Бэгээ хөөе. Наадах маадах чи өөе. Тагтаа. Энэ одоо юу яа? Сууных үсийг ваксцсан байж. Ой, тагтаа. За сайн байцгаана уу? Яа, жоохон шокийн байдалтай л. Тагтааг нь мэдэж юм чи байна. Утсаа хураалгаж байгаа. Одоо яг нөө шипинг авахгүй гэж хураалгаад байгаа юм. Ухнаа гэж. Би нэг жоохон айцтай тийм. За энэ түгэл. Бүтэн нэг ч юм уу? Зураг мураг тэр чат мат морцог. Чат мат бол бас хувийн асуудал өстэй. Хүний хувийн асуудал, хүний хувийн орон зай. Тэмчээч хүн бас манай ихнэр ч гэсэн миний чат руу ордог штэ. Аа. Хойло хурууд чи. За хуруудад их би орчихё. Би орчихсон дотор чи. Тийм үү? Үгүй би яг уцаад хөрвж үзүүлнэгээ тэгэхээр жоох айгаад байна. За би одоо яах вэ? Хүний юм руу одоо ингэж орж болж байна уу? Яана. Энэ нэг X гэж энэ X дүү юм уу тий? X эрдэнэ бол дүү. Тэнэгтээд юу гэж X гэж хадлаа гэж дээ. Хоньны мах, шар тос, цуу, кетчуп, сой соус. Ингээд авчмаар санагдаад байна. Би өөр зураг байд. Дандаа өөрийнхөө зураг авдаг. За яг наа чи одоо нөгөө нэг сая нөгөө явсан зургнууд байгаа байхгүй юу? Таиланд явсан зураг бичлэг нүүд л байгаа. Ямар тийм бэ нүү? Яг бэгээ хөөе. Наадах маадах чи өөе. Тагтаа. Энэ одоо юу яа? Сууных үсийг ваксцсан байж. Ой, тагтаа. Наа чи харин сугаа вакстаа дулаацсан юм аа. Йоо ямар хэцүү юм бэ энэ ч бүр хөлмс гараад байна. Тагтаа чи ямар ээж. Хэтээдэлмс. Гээ би наадах чи нэг шүлэг чэйжлэх гээд бичиж буйнаагаар бичүүлж авсан юм да. За. Гэтэ яг нүүдэн дээр бол нөгөө нэг дэлгүүр мэлгүүр гарахтаа хүртэл одоо сүү сая PUBG дийжсэн. Сүү мүү авах те тэгэл яг зах орол угаасаа мартаж шүү хүний л амьдрал юм чинь тэгээд уцсныхаа нүүдэн дээр бичээд тэрийг устгахгүй явж исэн тийм юмнууд нь яг бас чат матын ус гүнзгий уншиж чадсангүй тэгээд. Хөө яах вэ юм байна доторх байгаа юмуд нь утсын ухсан юм чинь бас нэг селфи хийчихдээ те. Гэтэ ер нь бол яг одоо бол тагтаг жинхэнэ будаа болгоо шүү дээ би бүх юмыг нь үзүүлнэ. Тэгээд энэ тагтаач гэсэн өөрийнхөө бас яах ихийг хараад янууд саяала утсыг авах хугацаад Яадаг болоо. За одоо жинхэнэ миний хэлж Би ч тэгтээ бас гайгүй явсаа авчиж. Энэ утсан дээрээс зураг руу ороход дандаа манай хүүхдүүдийн зураг мөр, эхнэрийн зураг мөр л байдаг. Одоо энэ скул чи их нэртэй хүүхдтэй. Дээрэс нь би нөгөө хүний юм дураараа хүрх амар дуугүй. Гэхдээ одоо яг үзнэ. За. Юу устгаа ичваа жинчваа. Нүүтрэн норно. Яа. Ийм хүн уран бүтээлч хүн чинь бас нэг юм нүүтэн дээр бас нэг аяа шүлэг мүлэг бас шийдлэхийг оролдоно. Сүхэлтод харин нэг их юм байхгүй байгаа байхгүй. Яг үнэндээ. Очиж гайгүй наач. Селфи айгүй хийчихэд тэгээд нөгөө өөр тавих гээд нөгөө фэйсбүүк дээр тавихад айгүй асуудалтай байдаг болохоор тэгээд заа. Ийм тургай байсан шүү дээ. Энэ ихтэй ингэхээр хамгийн их чатлсан гарч ирдэг тий. Чат матнд нэг юм байхгүй хаа. Миний үс чи бас жоохон тийм нэг бодлоо бас жоохон юмуд нь аюу зэгцтэй. Генерал дотор нь бүр чи өөрөө энийг мэдэж юм. Хөөй. За болчихно. Жанчва.
Бас нэг төрүүлээд бас нэг лайк дарцсан ч гинөө. Наад зүгээр нөгөө стори дээр юм явуулсан л. Тийм үү. Чат мат ухуулахаар бас амар эвгүй л юм. Нэг ямар нэг юм байхгүй ч гэсэн нэг ингэ сандраас та жоох бэлбэгнэтэй л байд юм байна. Нэг тийм рекламны хоолол уншсан юм шиг байна. Ай. Наач дандаа рекламны нэг мэдээлэл нэг реклам дурсан. Тэрний хоолоо моолог ингээд утсан дээр бичиж. Тэгвэл бол гэр бүлтэй хүн учраас мэдээж одоо утсан дээрх асуудлууд бол одоо маш эмэг цэгцтэй гэр бүлийн зургууд, зургийн дотор гэр бүлийн зураг одоо мессежийн дотор дандаа нөгөө гүйлгээ хийсэн мессежүүд тэгээ залгасан нь одоо нөгөө нэг гарах гэж байгаа киноныхаа ажлаар хийсэн болохоор ингээд дандаа ийм байна. Тэгээд хин нэгний утсыг үзэх юм бол жоохон эвгүй юм байна. Цаац ёо. Гэтэ айгүй эвгүй л юм байна. Юу гэдэг хүнээр ингээд утас муцаа үзүүлээл нэг юм хувийн орон зайрын нэг юм мэгтэй залуу алдаад тахаар бас жоохон эвгүй л юм байна. Манай ихнэр ч гэсэн миний утсыг үздэг шүү дээ. Тэгээ би ч нэг ихнэрийнхээ утсыг үзэхгүй, манай ихнэр миний утсыг үзэхгүй. Юусе тэгж тийм тохиронд байдаг байхгүй юу? Тэр нь ч угаасаа айгүй гоё үү. Би нэг хувийн орон зайг хамгаалж үлдэх те. Тэгсээр нь жанч л үзчихлээ одоо тэгээд. Юм байхгүй юм да. Яа, цаа уучлаа. Гэтэ айгүй тийм юу хүний утас муцс ухаар айгүй өөдөхтэй юм байна. Бүр үнэхээр амар хэцүү байд юм байна. Хүний утсыг үзэн хүн утсаа үзүүлнэ гэдэг чинь тийм утас бол одоо бидний нөгөө байнгын хэрэглээ. Одоо бүр яг ингээд хэдий би чамтай сайн найз ч гэсэн энэ дотор бүр миний мэдэх боломжгүй зүйлүүд хүртэл одоо агуулгадж явж байгаа байхгүй. Нөгөө тархиа ингээл одоо зарим хүн чинь ямар нэгэн март сандаа штэ тий. Тархиад ерөөсө жижигсгээл нэг юм утсан дотор хийгээд бүх юм ингээд санаж ороод за энэ ингэдэг тийм код модоо хадгалсан тэгээд дансны сая тэр нөт дунд чинь би ерөөсө хамаг юмны код гэдэг байхгүй. Тэр нөгөө одоо юу гэдэг Facebook, Instagram, банкны аппликейшнийг код мо бүх код юм дотор байдаг байхгүй миний. Толгоонд бол байхгүй. Толгоонд бол байхгүй гэж бас хаяа байна. Заримдаа бүр ингэ юм дээр чи тэгээд ийм том толгоон тэгээд хэдгэн код. Юу нэ. Би ч ерөөсөө тэр нөгөө тэр сошиал аппликейшнээс өөр юм нэг ашиглаад байдгүй ш. Нэг хэдэн банкны аппликейшн байна. Тэгээд уг нэг юм татсан юм аа нэг юм алхаа хэмждэг заяа. Жохон торх маягаар тийм татчихад ерөөсөө тэр аппликейшнаа нээж чадахгүй тэгээд за ашигш ямар ч байж л нэг хизээ нэгэн зэх ингээд нэгэд гоё ингээд алхаагаа хэмжиж гэдэг байхгүй. Тэмэлтэй тэр чинь утсан дотор байгаа штэ хэлдэг. Утсан дээр чинь тийм аппликейшн тийм би ч ярь бас ухаалаг утснаасаа жохон юу болчиход байгаа байхгүй. Ялгаагүй ер нь бол бас одоо нөгөө сошиал хэдэн платформуудыг л ашиглаж байна. Ямар платформ хамгийн сүүлийн чат Сүхболт руу 3 минут ирсэн байна. Бид хоёр нөгөө нэг юм хаана байна гэж ярьсан. Тэгэл одоо гэр бүлийн л дуудлага шүү дээ. Ер нь бол хамгийн чухал. Тэгэл гэр бүлээс ирж байгаа л дуудлага. Тэгээ нөгөө дурсамжтай дуудлага гэх юм бол одоо юу гэдэг ихнэрлэгөө залгангуутлаа одоо манай охин цаана аваад байгаа байхгүй. Аваад зарна гэл ерөөсөө. Заримгээ захиал. Тэгээ ямар нэгэн байдлаар л одоо заримыг авч орохгүй бол бөө юм болно. Нөгөө хуучин ингэдэгс нөгөө чата андуурангуудаа шууд ингэдэг байсан байхгүй юу? Чата андуурангуудаа нэг хүн лөө юм бичиж агаад андуураад өөр хүн лөө юм бичнэ штэ. Тэгэнгүүтээ банцсандаа нөгөө тухайн үе чинь нөгөө нэг апдейт хийгдээгүй ансент гэж байхгүй. Тэгэнгүүтээ шууд шал өөр юм бичээд өргөжлүүлээд харин тийм ээ найз нь тэгээд одоо яг ингээд очихгоо явж чинь хаана байгаа гэд чи андуураад байгаа юм шиг. Өө харин андуурсан байж тээ гэж хандлтаас гарч мараад те. Одоо бол газ ансент хийгээл тэр чинь харцдаг юм. Тэгээд харсан ч гэсэн ерөнхийдөө хамгийн найдвартай арга чинь тэгээд ер нь бол тэр чигтээ банцсандаа ингээд шал өөр юм яриад зүтгүүлэх штэ тий. Би бол нэг оюутан байхдаа нэгдүгээр курст лөө.
мессежүүд амар амарчсан байхгүй. Чи хэдэн оныхаа гэсэн хэдэн оных гэсэн. Чи бид хоёр ингээд ивэл одоо ивэлжилтэй юм биш үү гэж хэлж байгаа. Чи бид хоёр чи үйл юм биш үү. Тэгээ бантаад байна. Би бол цахилгааны талын хүн болсон байх болов гэж боддог ш. Цахилгаан манай аав чи нөгөө юутай байхгүй. Нөгөө цахилгааны одоо юу гэдэг айлуудын тог мог бичдэг. Дээр үуч нөгөө мончор гэж байсан ш. Мончор биш үү? Гэрэл бичдэг тийм хүн баггүй манай аав. Тийм ажилт хийж байгаад одоо төтгөлтэй харцсан. Ер нь тэгээд аав маань юу гэдгийг цахилгааны хүн болгоно гэж ярьдаг байсан баггүй. Тэгээд зөрөөл сэтгэл зүрхийнхээ дуудлагыг дагаал. Тэгээд сойс торсон доо. Сүртэй. Чиний хөрөг нэвтрүүлэг маш. Тэгээд би бол тэди юм уу зах махаа зайл явж байгаа ер нь бол жоохон бизнес ап юм. Яг тэр чинь тэгэл бас би жанчны нэг юм ярьчихв. Тэди дээр явж байгаа 2009 онд шүү дээ. Тэди дээр явж байгаа тухайн үед юм цэнхэр өвтө помсайд пүүз өмсдөгсөн байхгүй. Тэгсэн чинь нэг 20 дугаар сургуулийн нэг банд хөшөн пүүзээ зарах гэсэн чинь манер пүүзээ хэдэд авах гэсэн чинь 200 авъя гэсэн. Тэгдэг. Тэгээ би одоо гутлгүй явах гэсэн чинь өдгөө таксин суугаа явчих шүү дээ. Тэгээд манер гутлаа тайлж өгөө таксин суугаа таксины жолоочоор гэрлэг өрүүлж орсон. 500 төгрөг өгч гэрлэг өрөөд оруулчих. Нөгөө тэн тгий гээ тэгээд ийм гоё контентэнд оруулсан. Одоо энэ контентыг баг хамт олондоо маш их баярлалаа. Тэгээд ажлын амжилтыг хүсье. What's on my phone?